За бүгдээрэнд өнөөдөр мэдрэг. Өнөөдөр та бүхэндээ Excel-ийн хичээлээр биш арай өөр чиглэлээр мэдлэг туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. Би өөрөө бол яг санхүүгийн мэргэжлийн учраас бас нэг тодорхой хэмжээнд өнөөдрийн үүсэж байгаа энэ коронавирусын талаар болоод үүнээс улбалаад аж ахуй нэгжүүдийн эдийн засгт хэрхэн нөлөөлж байгаа вэ? За энэчнээсээ хэрхэн бас эрсдэл багтай баг хохирол амсч гарах уу гэдгийг бас нэг жижиг тайлан дээр ямар үзүүлэлтүүдийг харах уу, ямар шинжилгээнүүдийг бидлээс хамгийн түрүүнд хийж компанийн нөхцөл байдлыг үнэлэх вэ гэдэг нэг талаасаа баг зэргийн эрсдлийн менежмент талын зүйлсийг та бүхэнтэй өнөөдөр ярилцъя гэж бодлоо. За тэгээд өнөөдрийн хичээлийн сэдэв маань хямралын үеийн санхүүгийн менежмент гэдэг чиглэлээр ярилцахаар сонгож авсан. За ингээд мэдээж угаасаа одоо энэ коронавирус бол жижиг том гэлтгүй бүхэл аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлөх нь гарцаагүй болж ирж байна. Одоо өнөөдөр жишээлбэл 2 сарын 27-ны байдлаар ихэд нийт Монгол улсын хэмжээнд байгаа бүхэл за ингээд бар савч гэдэг юм уу, фитнес байдаг юм уу, за ингээд нэлээд хэдэн газруудын үйл ажиллагааг ингээд 3 сарын 31-ний хүртэл хязгаарлаж хаахаар болсон байна. За үүнтэй холбоотойгоор мэдээж компаниудын борлуулалт дамаа шууд нөлөөлнө. Зөвхөн бар ресторануудын борлуулалт буурахгүй, үүнийг дагаад за жишээлбэл архины үйлдвэрүүдийн борлуулалт, импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний борлуулалт, үүнийг дагаад гардаг байсан. За жишээлбэл ресторанууд байлаа гэхэд ресторан цэнгийн газруудаар зардаг бас хоол хүнсний нийлүүлэлт гээд маш олон зүйлс төр ерөөсөө эдийн засгт маш хүчтэй шок гэж ярьдаг. Энэ маш хүчтэй шок нөлөө үзүүлэх нь гарцаагүй болоод ирлээ. Үүн дээр мэдээж аж ахуй нэгжүүд маань өөрсдийн гэсэн эрсдлийн менежментийг хэрэгжүүлж байгаа. За тэгээд зарим жижиг аж ахуй нэгжүүд жижиг гэлтгүүд за дунд томоос томч байж болно. Ер нь бол аж ахуй нэгжүүд өнөөдрийн миний ярих байгаа хичээлүүдийг ер нь зарим нь хэрэгжүүлж байгаа, зарим нь хэрэгжүүлж эхлэегүй бас санаа жишээ аваад эдгээрийг бас үйл ажиллагаанд хэрэгжүүлээд бас эрсдлийг арай багаар хүлээж авах тий энэ үйл ажиллагаалга бүгдээрээ яарч орхон зүйтэй баха гэж одоо өнөөдөр хичээл гэж байгаа. За тэгээд ер нь бол хамгийн гол чухал зүйл бол өнөөдрийн хичээл дээр бид нар балансын талаар санхүү байдлын тайлан дээр хэрхэн шинжилгээ хийх үү гэдэг талаар илүү дэлгэрэнгүй авч үзнэ. За мэдээж баланс гэдэг бол компанийг илэрхийлдэг, компани нүүр царай тойл гэж ер нь бол хэлж болно. Тэр компани эрүүл байна уу, өвчлсөн байна уу, гүй юу гэдгийг ерөөсө хамгийн ихний онцлогоор бол ерөөсөө балансын шинжилгээ. Баланс дээрээс бидлээс бүх мэдээллийг харж болдог учраас хамгийн түрүүнд бидлээс балансын шинжилгээ компани дээр зайлшгүй ёстой. За үүний дараа 2 дугаарт нь мөнгө урсгал, 3 дугаарт нь орлого үр дүнгийн шинжилгээнүүдийг хийх хэрэгтэй. Яагаад орлого үр дүн хамгийн сүүлд тавьсан бэ гэхээр компаниуд ерөөсөө балансаа эхэлж харахгүйгээр баланс дээр бидлээс ямар нөөц байна, ямар үр зээл байна. За ер нь бол бид нар юун дээр анхаарах болцсон юм бэ гэдэг гол оншоо олоогүйгээр зөвхөн шууд оншлоогүйгээр одоо бидлээс нэг эмнэлэгт очиод эмнэлэгт очихгүйгээр аптекаас ороод ханиад төрчлээ, ханиадны маа гэж уудагтай адилхан бидлээс нөгөө гол онш нь юундэ байна, бидлээсийн параметрал их байгаа мó, авлага их байгаа мó, юунаас болоод ер нь ингээд орлого их орж ирэхгүй байна ч гэдэг юм уу те. Гол оншоо олоогүйгээр бид нэр шууд орлого үр дүн их хэмжээний борлуулалт за өөр юу гэдгийг цаашлаад үр зээлээ яаж төлөх үү гэдэг юм бид нэр шийдэж чадахгүй. Тийм учраас хамгийн эхлээд бидлээс өнөөдрийн хувьд балансын шинжилгээг нэн түргүнд хийх шаардлагатай гэж бодож байгаа. За мэдээж санхүү байдлын тайлан гэж яг Нэгтлэн бод хүртгэлийн Монгол улсад хэрэгжилж байгаа төвшөнд бол санхүү байдлын тайлан гэж нэрлэдэг байгаа. За ер нь бол хэл заншсан сурснаар бол бидлээс бол баланс гэж ярьдаг те. За одоо ингээд энэчнээс ингээд балансын ерөнхий бүтэц үзүүлэлтүүдийг бол ингээд харж болно. За баланс гэдэг зүйл маань өөрөө нийт хөрөнгө тэнцүү үр төлбөр дээр нэмэх эзний өмч гэсэн бүтцтэйгээр ер нь бол баланс гэдэг зүйл маань тогтдгоо. За тий энийг бол мэдээж санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болоод
нэгтлэн бодох бүртгэл санхүүч, зад гүйцэтгэх захирлуу, менежерүүд бүгд мэддэг зүйл байна. За ингээд мэдээж эргэлтийн хөрөнгө дотор маань нийт хөрөнгө дотор маань эргэлтийн хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгө гэж хоёр төрөлд хуваагдана. За өөр төлбөр эсний өмч нөгөө талтай байж гин их усурдaltaа. За тэгэнгүүт өнөөдрийн тэмдэглэгээнүүдийг бас анхаарах хэрэгтэй. За хямралын үеийн менежмент гэсэн учраас энэ бол өөрөө зайлшгүй бөгөөд хийх ёстой зүйл гэж би хэлэх гээд байна. Энэ дээр дээшээ болоод доошо чиглэлтэй сум тэнцүүгийн тэмдэг заасан байгаа нь. За дээшээ чиглэлтэй сум дээр байгаа одоо энэ дансны ангилал гэх юм уу, энэ толгой дансууд дээр нь бол аль болох энэ хэсэг бүлэг хөрөнгүүдийг аль болох их байлгах шаардлагатай. Мөнгө гэдэг зүйл маань өөрөө зах зээлд хамгийн хөрвөх чадвартай нэг номерын зүйл учраас мөнгийг аль болох билүүс нөөцлөх. За мөнгө дотроо билүүс валют, доллар, евро тэ мэдээж энэ эдийн засагт үзүүлж байгаа нөлөө маань одоо жишээлбэл яг хоо макро түвшинд аваад үзэх юм бол за оюу толгой яг хоо олборлолтой игээд зэсийн баяжмлууд бол ингээд гаргаад явж. Харин нүүрсний экспорт дээр болохоор билүүс машинаар цэвэрлдэг учраас нүүрсний экспортыг бас тодорхой хэмжээнд бас алдах магадлалтай харагдаж байгаа. Зарим жижиг компаниуд дээр бол угаас нүүрсний экспорт дээр бас 3 сарын 31-ний хүртэл хязгаарлалт тогтооцсон байгаа учраас энэ дээр бол яалтчгүй биднэрт орж ирэх долларын урсгал маань муудаад ирэх учраас мөнгөө орлого маань улсын хэмжээнд багасна, валютын урсгал буураад ирэхээр за мэдээж бидний гол нэр төрлийн экспорт хийж байгаа зүйл маань нүүрс зэс байдаг учраас экспортын орлого маань буураад ирэхээр долларын орж ирэх урсгал маань бас давхар буурна. Орж ирэх урсгал буурахаар билүүс өөрсдөө төгрөг хэрэглэдэг. Төгрөгийн эсрэг доллар мэдээж сулрана. Долларын эсрэг төгрөг маань мэдээж сулрана. Тэгэхээр одоо билүүсийн төгрөгийн ханш унаад өнөөдөр байгаа одоо 2750 гарцсан ханш маань мэдээж өсөх магадлал бол байна. Яг улсаас тодорхой хэмжээний интервенц гэдэг юм уу өөр олон арга хэмжээ аваад энэ мөнгөний ханшийг тогтоон барих үйл ажиллагаанд хийх магадлалтай. Гэхдээ энэ бол хүссэн хүсээгүй бидний нөгөө нэг эдийн засгийн онолоор бол нийлүүлэлт нь угаасаа буураад ирэх учраас энэ дээр долларын ханш өснө, валютын ханш чангарна гэдэг хүлээлт угаасаа байгаа. Тийм учраас аль болох байгаа мөнгөн хөрөнгийн нөөцөө валют хэлбэрт шилжүүлээд доллар юм уу, евро, юан, рубль ч гэдэг юм уу яг өөр өөрсдийнх нь чиглэлийн харилцдаг компаниудад ч гэдэг юм уу харилцдаг аж ахуйн нэгжүүдийнхаа чиглэлийнхаа валютыг аль болох нөөцлөөд бас тодорхой хэмжээнд хүүтэй хадгаламжинд байдаг юм уу өөр санхүүгийн хэрэглүүрт бас хийгээд өсөж явах боломжтой. Тийм учраас мөнгийг аль болох нэмэгдүүлэх шаардлагатай. За тэгээд хоёрдугаарт нь бид нар авлагыг бууруулах шаардлагатай. За энэ авлагыг яагаад ингэж авлага бууруулах гээд байна гэхээр энийг бид нар яг дараагийн слайдууд дээр дараагийн хэсгүүд дээр үзнэ. Мэдээж эдийн засгийн хямрал бий болж ийн гэдэг маань масс улс тэр чигээр өөрөө ер нь бол жоохон бага зэргийн төлбөрийн чадвар буурах. За мөнгө орлого тэр хэмжээгээр багасах. За аж ахуйн нэгжид тэр нь өөрөө нөлөөлөх учраас авлага дээр илүү хянамга байх. Тийм шаардлагыг бидэнд тавьж байна. За 3 дугаарт нь бараа материалыг бас яагаад ингэж багасгах тал дээр ингэж сум заасан байгаа вэ гэхээр ер нь хамгийн их мөнгө төгждөг аж ахуйн нэгжүүдийн ер нь бол эргэлтийн гол их үүсвэр нь бараа материал байгаа учраас энэхүү бараа материалын нөөцийг бид нэр үнэхээр ингэж эдийн засаг хямраад эдийн засагт үнэхээр том шок орж ирээд хүмүүсийн хэрэглээний худалдаа авах чадвар буураад ирэхээр өргөн хэрэглээний бараа за тэр дундаа ер нь бол тансаг хэрэглээний бараанууд дээр бол шууд мэдрэгдэнэ. Ийм учраас аль болох өөрсдийн бараа бүтээгдэхүүн шиг яг аль категорид багтаж байна те тансаг хэрэглээ юм уу өрхийн өдөр тутмын хэрэглээний бараа юм уу за тэр өдөр тутмын бараад одоо гурил будаа сахар өөр тос те мах за энэ чиглэлд биш за өөр юу гэдгийг тэр дундаа бүр ингээд
хэрэглээний бүтээгдэхүүн дотроо хүртэл маш олон төрөл байгаа. За жишээлбэл хүнсний хэрэглэн дотроо шоколад ч байдаг юм уу, илүү ийм арх дарс ч байдаг юм уу. Гэт хүмүүсийн арай өдөр тутмын хэрэглэнээс давсан ийм нөгөө нэг байнгын биш хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд хүртэл энэ одоо заавал бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь мэдээж зах зээлд мөнгөний хомсдолд ороод эдийн засаг саарад зах зээл дээр байгаа мөнгөний эргэлт удаашраад ирэхээр мэдээж хүмүүс дээр ирэх мөнгө буурах нь бол энэ дээр дамжиггүй. Тэгэхээр мэдээж хүмүүсийн худалдаа авах чадварт нөлөөлнө. Тэр нь мэдээж үргэлжлээд барааметрал гээд маш олон зүйлс нөлөөлөх учраас энэ барааметрал гэсэн энэ хэсэгтэр хүмүүс маш сайн анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн ярих сэдвийн маань ер нь бол хамгийн чухал зүйл бол энэ барааметрал дээр би нэлээд төвлөрж ярих учраас энийг дараагийн хэсгүүд дээр. За энэ эргэлтийн бус хөрөнгө төр яагаад ингэ тэнцвүүг тавьсан бэ гэхээр ер нь бол одоо энэ дээр аж ахуй нэгж компаниуд дээр гэдэг юм уу хуримтлагдсан байгаа хөрөнгө, тавилгын тогшил, байшин барилга, за машин тоног төхөөрөмжүүд эднэрийнхээ ашиглалтыг сайжруулах эднэр дээр л илүү тулгуурлаж бүтээмжийг бий болгох төр төвлөрөхгүй бол бусад одоо нэмээд хөрөнгө оруулалт хийгээд дахиж шинэ барилга бариад ч гэдэг юм уу. За бүр яалтчгүй зайлшгүй одоо нэг компаниудад хийгдсэн байгаа худалдаа авалтын захиалчсан тоног төхөөрөмжүүд бол аваад за бусад төвчж болох үс юмнуудыг өнөөдөр одоо жишээлбэл юу гэдэг аж ахуй нэгж компаниуд одоо юу гэдэг байшин барилгатаа ингээд засвар хийгээд дахиад тавилгын тогшлоо солих байсан бол бас нэг жил дахиад тэрийг өнжигч байдаг юм ингээд мэдээж эдийн засаг өнөөдөр одоо докторгүй болох нь тодорхой болцоод байгаа энэ үед бидлээс заавал нэн яаралтай бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг чинь тасалдуулахгүй байх хэмжээнд л бид нар ерөөсөө хөрөнгө оруулалтыг хийх. Тэрнээс бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг чинь тасалдуулах гад байгаад юмн дээрээ бол бидлээс хөрөнгө оруулалтаа хийгээд одоо юу гэдэг нь тоног төхөөрөмжөө авдаг ч юм уу. Эргээгээд буцаагаад бидлээс мөнгө олж ирэх зүйлс төр хөрөнгө оруулалтаа хийх. Бүр одоо хэрвээ хийх гэж байгаа бол тэрийгэ дахин маш олон судалгаан дээр үндэслэж хийгэрэй гэж бас зөвлөж байгаа. Аль болох хийхгүй байх, одоогийн байгаагаа хөрөнгүүдээ илүү ашиглалтын сайжруулах, тэр чиглэлтэй ажиллах. За үр төлбөр. Үр төлбөр бол мэдээж бид нэр бусдын өмнө хүлээсэн үүргээ зайлшгүй биелүүлнэ. За энэ дээр бол бид нар бол хямралаа гэд зарим тохиолдолд төлбөрөө төлөхгүй байх, улсад төлөх татвараа одоо юу гэдэг төлөхгүй байснараа улам л эдийн засгийн муудах нь за улам л одоо ингээд зах зээлд ингээд оролцож байгаа харилцаанууд ингээд төвхтэй болоод ирэх учраас аль болох бэлтгэн нийлэгчтэй хөглөгөө цаг хугацаанд нөхөх ёстой энэ өгөх ёстой зүйлсийн маань хамгийн чухал нөгөө талдаа байгаа энэ эргэлтийн хөрөнгөхийн ашиглалтыг сайжруулах энэ дээр байгаа зүйлсээсээ энэ дээр байгаа хоримтлагдсан авлага параметрал өөр юу гэдгийг бусад зүйлс дээр зөв менежментээ хийгээд энэ хэсэг өр төлбөр банкныхаа зээлийг бүр төлөхгүй байх нь өөрөө эрсдэлтэй. За бэлтгэн нийлэгч өглөг тийм. За банкны зээл дээр мэдээж угаасаа ойлгомжтой. Бидлээс энэ эдийн засаг бас ингээд саарах төлөв нь тодорхой болсон энэ үед нэмж зээл үүсгэхгүй байх. За нэмж зээл дотроо эргэлтийн хөрөнгөний зээлийг аль болох авахгүй байх. Мэдээж эргэлтийн хөрөнгөний зээл гэдэг бол өөрөө урт хугацаа зээлийг бодох юм бол хүүгийн хувьд өндөр буцаад эргэн төлөх хугацаа нь ойрхон, хугацаанд богинохон тий мэдээж ийм байдаг учраас богино хугацаад эргэлтийн хөрөнгөний санхүүжилтээр авж байгаа энэ банкны зээлүүдийг аль болох зайлсхийх хэрэгтэй. Аль болох дотоод их үүсвэрээр зохицуулах хэрэгтэй. Авлага параметралаа бууруулах шаардлагатай. Тэгээд буцаад дараагийнхын үйл ажиллагааг санхүүжүүлээд явах нь компани болоод бизнест эрсдэл бага учруулнаа. За хэрвээ үнэхээр зайлшгүй шаардлагатай бол банкуудтайгаа хүүн дээрээ болоод хугацаан дээр маш сайн ярилцж ийж авахгүй бол буцаагаад одоо энэ урт хугацаанд үргэлжлэх одоо энэ эдийн засгийн хямрал байдаг юм уу? За одоо ингээд энэ өвчлөл маань улам ингээд газар аваад за юу гэдэг энэ оны тал хүртэл явах юм уу? Талаас илүү хугацаанд үргэлжлэх юм уу? Энэ маань өөрөө ингээд дамжираад эдийн засгт маш нөлөө үзүүлээд авах учраас тэр авсан зээлгээ төлж чадахгүй гэдэг дээр буцаагаад аюу тийм сайн хариуцлагатай хандах хэрэгтэй. За ингээд энийг дараагийнх хэсэг рүү ингээд авч үз. За эзний үнэтэй хэсэг бол мэдээж аль болох
ашигтай ажиллаад энэ дээр байгаагаа эсвэл ашигтай ажиллаж чадахгүй бол бууруулахгүй байх, алдагдaltaгүй ажиллах. За тэрнээс дээшиг хэмжээнд л ажиллах тийм шаардлагатай. За ингээд эзэдийн өмчтийн хэсэг ингээд ойлгомжтой. Ингээд энэ хідэн зүйлс дээр өнөөдөр төвлөрч ярина. За хамгийн эхлээд авлагын удирдлага, авлагын менежментийг бидлээс хэрхэн хийх вэ? Авлага гэдэг зүйл маань өнөөдөр бид нэр харилцагчаас буцаагаад авчих юм шиг санагдаж боловч энэ маань өөрөө нөгөө хүн маань юугөө учиргүй ингээд алга болохгүй ч гэсэн эдийн засаг өөрөө цаанаасаа энэ мөнгөний нийлүүлэлт нь бага болоод зах зээл дээр байгаа мөнгөний эргэлт нь муудаад ирэх цагт мэдээж одоо жишээлбэл харилцагчдын дээр ч төлөйгөөж төлж чадваргүй болчвол биднэрт хийсэн борлуулалтын дээр нэмэх нь дээрэс нь нөгөө хүмүүсээс мөнгө авч чадахгүй байх нь буцаагаад банкны зээлээ төлж чадахгүй байх. За буцаагаад өөр юу гэдэг эрсдэлд учрах маш олон хүчин зүйлс байгаа учраас авлагыг хязгаарлах шаардлагатай. За нэгдүгээр зээлийн борлуулалтыг хязгаарлана. За хоёрдугаарт нь зөвхөн барьцаа хөрөнгөтэй харилцагч нар дээр борлуулалтаа хийх шаардлагатай. Энэ нь учир нь яагаад тэгэхээр буцаагаад нөгөө хүнтэй билүүс хариуцлагын тооцох боломж байгаа учраас энэ барьцаа хөрөнгөтэй харилцагч дээр борлуулалт хийх шаардлагатай. Зүгээр эсвэл хэрвээ үнэхээр зайлшгүй борлуулалт маань зээлэр хийгдэх гээд байгаа бол тэр харилцагч дээрээ барьцаа хөрөнгө байршуулаа гэдэг тийм шаардлагыг бас тавих нь зүй ёсны явахаа гэж бодож байна. За 3 дугаарт нь мэдээж компаниуд бол өөр өөрсдөө хөдөлгөөний үйл ажиллагаанд энэ харилцагч нараа ангилах хэрэгтэй байна. Харилцагч нараа ангилах ёстой. За энийг бол яг хөө миний хувьд бол зүгээр ABC гэд ирэмбэлчиж бол болно. За яг өөр олон аргаар ч ирэмбэлж болно. Яг хөө A харилцагчаа бол сайн харилцагч, B-гээ дунд зэргийн C-гээ юу гэдэг нь те муу харилцагч гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар үзээд C харилцагч нарт айлуулах. Дахин зээлийн борлуулалт үүсэхгүй байх. Энэ нь өөрөө эргүүлээд таныг болоод компани чинь эрсдлээс хамгаалах маш том хөшүүрэг юм шүү. Нэг өмнө нь төлбөрөө удаашруулж исэн, нэг удаа төлж чадаагүй ч гэдэг юм уу. Ийм харилцагч нар дараагийн одоо үеуд дээр дахин ийм найдваргүй зээл болох магадлалыг бий болгоно. Энэ хямралын үед ерөөсөө л яг найдвартай эрсдэл багтаа бизнесээ илүү явуулах нь чухал. Тэрнээс бүр асар их хэмжээгээр борлуулалт хийгээл хэвээр хамаагүй ингээд бараа материалаа тарааж өгөөд ингэж явах нь өөрөө маш буруу зүйл учраас хариуцлагатай найдвартай харилцагч нар дээр л илүү төвлөрч борлуулалт хийх. За юу гэдэм бөөний борлуулалт хийдэг компани байлаа гэхэд илүү сүлжээ дэлгүүрээр ч байдаг юм уу. Жижиглэнгийн 6-8 жижиглэнгийн дэлгүүрүүдээр ингээд бараа бүтээгдэхүүнээ байршуулах, бэлнээр илүү борлуулалтаа хийх тэр чиглэлд анхаарах нь зүйсныхоо. За дараагийнх нь 4-р нь мэдээж зээлийн үлдэгдэлтэй харилцагч байвал зээлийн үлдэгдэлтэй харилцагч дээр дахин нэмж авлага үүсэхгүй байх. Хэрвээ нөгөө харилцагч чинь дахин худалдаа авалт хийх хүсэлт илгээвэл нөгөөтгийн барааных үлдэгдлийг тоолох эсвэл одоогийн зээлээ барагдуулсны дараа нэмж бараа олгох ч гэдэг юм ингээд маш олон арга техник ашиглаж иж энэ авлагыг үүсгэхгүй бол хэрвээ эдийн засаг маш их гүн хямралд орох юм бол авлагыг буцаагаад төлөх чадвартай хүмүүс бас буурнаа. Тийм учраас айлуулах зээлийн борлуулалтаас зайлсхийх. Энийг зөвлөж байгаамаа. За 2 дугаарт нь бараа материалын удирдлага. За энэ бараа материалын удирдлага бол өөрөө энэ компани за ер нь бол үйлчилгээ үзүүлдэг биш. За бараа бүтээгдэхүүн импортлож худалдаг, үйлдвэрлээд худалддаг компани ихч бай, альч компанийхоо ер нь бол бараа материал, түүхэд материалыг татан аваад түүнийхээ оновчтой зөв зохион байгуулж худалдан борлуулах үйл ажиллагаа бол ерөөсөө л бизнесийн амин чухал нэг номерын асуудал. За иймд учраас ерөөсөө л одоо энэ хямралын үед бол хамгийн эхлээд бараа материалын захиалга дээрээ ерөөсөө жижиг том гэхгүй дарга зэрэг гэхгүй бүгд бараа материалын захиалга дээрээ л төвлөрөх ёстой. Яагаад тэгэхээр бараа материалын захиалга дээр төвлөрөх ёстой вэ гэхээр мэдээж биднэрт хямралын үед хит өндөр үнэтэй хүмүүсийн одоо эдийн засагт хүмүүсийн орлого буураад ирэхээр худалдаа авах чадвар нь буурна. Худалдаа авах чадвар буурахаар мэдээж хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг илүү илэрхийлнэ.
Жишээлбэл өнөөдөр юу гэдэг 10,000 төгрөгөөр авч иддэг байсан шоколадыг ингээд аваад иддэг ч үгүй юм уу. За өөр 10,000 төгрөгөөр аваад өдрийн хоолнд ордог байсан хүмүүс маань гэрээсээ хоолоо авч явах. Эсвэл өөр төрлийн бүтээгдэхүүнээр нөгөө арай хямд төрлийн бүтээгдэхүүнээр орлуулах гэх мэтчлэнгээр олон үр дагаврууд, олон одоо эдийн засгт нөлөө үзүүлэн хүмүүсийн хэрэглээний худалдаа авах зан төлөвүүд дээр хүртэл өөрчлөлт орох учраас бараа материалыг одоо жишээлбэл юу гэдэг өмнө жил ийм байсан, одоо энэ жил ийм байна. Өмнө сард ийм байсан, одоо ингэдгээ гэдэг. Энэ сэтгэхүй бол одоо жишээлбэл маш эсэргээл болох хэрэгтэй. Одоо жишээлбэл юу одоо 3 сарын 8 болох гэж байна. Мартын 8 бас мэдээж хөл хорой тогтооцсон энэ үед бол бас л том аж ахуй нэгжүүдийн бас их борлуулалтаа хийдэг, маш их хямдрал зарлаад эмэгтэй хүмүүстээ гэдэг юм уу охид бүсгүйчүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг их авдаг байсан бол энэ маань өөрөө хумигдана. Эмэгтэй хүмүүс чиглэсэн бизнесүүд маань өөрөө ингээд хумигдаад ирэнгүүт борлуулалт нэгдүгээр яаж буурах вэ? Энийгээ тооцож захиалгаа хийх. Нэгдүгээрт нь тэр те. Хоёрдугаарт нь ламд яваа бараа материал үйлдвэрлэлийн явцдаа бараа материал байх юм бол төр хугацаанд канселдах те. Тэрийгээ төр зогсоох, зарцаах энэ арга хэмжээнүүдийг хамгийн түрүүнд авах хэрэгтэй. Хэрвээ бид нар 1000 бараа материал их нөөцтэй байгаа зарч борлуулж чадахгүй байвал нөгөөх маань буцаад л өхмөл хөрөнгө бидлүүсийн хайр мөнгө төгж нөгөө талдаа банкны зээлийн хүү бараа материалыг татах гад автсан тэ хариуцлагууд давхар явж идэг учраас бараа материалын номер 1 зүйл бол бидлүүс ерөөсөө л захиалга төлөлт дээрээ л анхаарлаа хандуулах шаардлагатай. Хамгийн номер 1 зүйл. Энийг бол ерөөсөө л энэ хичээлүүдийн өстө бүр хамгийн чухал юм гэдгийг л энэ дээр ойлгох хэрэгтэй. Бараа захиалга дээр анхаарна гэдэг маань өөрөө нэгдүгээр борлуулалт, хоёрдугаар татаа авалт, замд яваа барааны мэдээлэл, гуравдугаар одоогийн байгаа үлдэгдэл. Яг ерөөсөө л бизнесийн чухал дөрвөн үзүүлэлтэд зоож тавьж хараад тэрэн дээр ирээдүйд гарах борлуулалтын прогнозоо зөв төлөвлөөл захиалга хийхгүй бол зөвхөн дундаж борлуулалтандаа харьцуулаад байдаг юм уу маш энгийн хэлбэрхээ аргаар захиалга хийгддэг байсан бол тэр бол энэ хямралын үед бол нөөв шүү асуудалтай болно гэдгийг аягүй сайн анхаарах хэрэгтэй. За мэдээж аялал жуулчлалын компаниуд аялал жуулчлалаар ирэхээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Одоо жишээлбэл ноолрон бүтээгдэхүүн ч гэдэг юм уу бусад зүйлс дээр. Яг энэ бол би маш нарийн судалгаатай биш юм аа гэхэд одоо ингээд урд туршид маань ингээд өвчин маш их гарлаа гэхэд Монгол улсад ирэх жуулчд яг хятад жуулчд хэр их ирэх вэ? За ингээд л ингээд Солонгос улсаас ирдэг байсан жуулчд хэр их ирэх вэ? Тэ? Ингээд бодоод ирэхээр мэдээж худалдаа авалтууд маш ихээр буурнаа. Худалдаа авалтууд буурна. Тийм учраас энэ дээр маш сайн төлөвлөх ёстой. За хоёрдугаарт нь одоогийн нөхцөл хэрхэн дасалдал үүсэхгүйгээр ажиллах вэ гэдэг бас асуудал байна. За жишээлбэл зарим компаниудын хувьд жилд нэг юм уу 2 удаагийн татаа авалт хийдэг. Маш удаан хугацаанд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Ийм нөхцөлд тухайн бүтээгдэхүүнүүд нь одоо зах зээл бас тодорхой хэмжээнд маш их эрэлттэй байгаа ч гэдэг юм уу те. Ийм үед тасалдал үүсэхгүйгээр борлуулалтаа хийх шаардлагатай. Эсвэл нөгөө нэг бараа бүтээгдэхүүн маань урд хөшөж ч юм уу Солонгост гэдэг юм уу одоо энэ өвчлөл маш ихээр гараад байгаа бүс нутагт байгаа бол нөгөө компаниуд маань бас карантинд орсон, хөл хорионд орсон юм байгаа бол мэдээж одоо байгаа нөөцийг бид нэр юугууд зарж борлож дуусгах нь маш буруу зүйл шүү. Тэрийг бол аягүй сайн ойлгох хэрэгтэй. Бид нар аль болох бараа бүтээгдэхүүнийг таслахгүйгээр гэхдээ зах зээлд хомсдол бүр асар хэмжээгээр хомсдол үүсэхгүй байхаар хуваарлалтыг хийж бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ёстой. Тэгэхгүйгээр бид нар маш их хэмжээгээр нь авлгаарч гэдэг юм уу ингээд харилцагчдад борлуулалт үүсгэждэг. Буцаагаад бид нар энэ нөгөө бараа материал маань өөрсдөө нөөц байхгүй болоо зах зээлд хомсдол үүснэ. Хомсдол үүсгээр яах вэ? Танаа бүтээгдэхүүн мэдээж орлуулах бүтээгдэхүүн байж л тараа. Орлуулах бүтээгдэхүүн нэр солигдно гэдэг маань хямрал дууслаа нөгөө хүн маань танаа бүтээгдэхүүнийг биш айлын бүтээгдэхүүнийг хэрэглээд дадчихсан байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас хямралын үед байгаа нөөцийгөө хомсдол үүсэхгүй, тасалдал үүсэхгүйгээр зохицуултыг хийх хэрэгтэй. За одоо жишээлбэл одоо ингээд гурилын үйлдвэрүүд гэдэг юм уу, бусад үйлдвэрүүд дээр
бас ажиглагдана юм зүйл маань. За бид нар ингээд цагаан сард хүмүүст ингээд сенсац болгож жоод айгүй их гурилан бүтээгдэхүүн ингээд хэрэглүүлчлээ. Одоо Улаанбаатар, Алтан тариа өөр хаана байдгийн те. Ингээд том гурилын үйлдвэрүүд бүгд бараа бүтээгдэхүүн ингээд агуулгад одоо жишээлбэл саяхан мэдээлжсэн нэг сарын нөөц байгаа. За сарын нөөцийн дараанаас хүмүүс ямар гурилан бүтээгдэхүүн хэрэглэх вэхээр за яг зах зээлд 1-2 байсан тэр хоёрын биш. За ардаас нь юу гэдэг мил хаус, өөр ургац юу гэдэг лээ маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг хүмүүс сонгоод хэрэглээд үзэн туршина. Нэг хэрэглээд авчихсан. Окей, дараагийн удаа энэ зүгээр юм байлаа гэдэг асуудал яригадаад ирэх учраас аль болох өөрийн зорилтод хэрэглэгч нартаа тухайн бараа бүтээгдэхүүнүүдэд таслахгүй байх хэрэгтэй. Энэ цаанаа буцаагаад бизнесийн хамгийн том нюанстай асуудал байх учраас бараа бүтээгдэхүүнүүдийг аль болох таслахгүй хэрэглэгч нараа алдахгүй байх үднээс бараа бүтээгдэхүүнүүдийг таслахгүй байх нь маш чухлаа. За 3 дугаарт нь за одоо юу гэдгийг Белорусийн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа дийлэнх компаниуд бол ер нь импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд байдаг. За тэдгээр бараа компаниуд маань өөрсдөө харилцагчтайгаа үнийн дүнгээр байдаг юм уу, тоо хэмжээгээр байдаг юм уу бас гэрээ байгуулан ажилладаг. За түүнийгээ бүгдээрээ дахин эхэлж гэрээг нэг хянах ёстой. Гэрээ хянаад гэрээн дээр маань жилийн тэдэн тоонч гэдэг юм уу, жилийн тэдэн мянган долларч гэдэг юм уу, тэдэн мянган евроч гэдэг юм уу татаа авалт хийнэ гэсэн гэрээ байвал түүнийг аль болох уян хатан байдлаар өөрчлүүлэх шаардлагатай. Энэ жилийн хувьд байгуулсан гэрээндээ хүрэх боломжгүй байна гэдгээ нөгөө харилцагч байгууллагад ойлгуулах, давтшгүй хүчин зүйлс байгаа шүү гэдгээ хэлж ойлгуулсны үндсэн дээр татаа авалтыг бууруулах шаардлагатай. За одоогийн үйлдвэрлэлд явж байгаа нь бараа материал байх юм бол канселдах. Эсвэл тэр бараа материалууд яг өнөөдөр биш дараагийн сар авах байдлаар хойшлуулах. Тэр нь буцаад танаа үйл ажиллагаа мөнгө урсгад нөлөөлөх учраас харилцагчтай байгуулсан гэрээ захиалсан бараа материалуудаа хянаач гэдэг тийм зөвлөмж өгч 3 дугаарт. За ингээд бараа материал хэсгээр энэхүү 3 хүрээнд үйл ажиллагааг төлөвлөөд явуулах ёстой. Энэ 3 үйл ажиллагааг төлөвлөө явуулсан бол компани нэлээд том асуудлуудыг эрсдлийг хаах боломжтой. За зөвлөмж 3 нь юу вэ гэхээр хөрөнгө оруулалт гэдэг хэсэг дээр болохоор юуг авч үзэж байгаа гэхээр бит хөрөнгө болоод бит ус хөрөнгөдөр шинээр тоног төхөөрөмж, байшин барилга барьж байгаа, эсвэл тавилгын төгсөл компьютер солих гэж байгаа, машин техник авах гэж байгаа. Ийм байх юм бол за төлөвлөсөн хөрөнгө оруулалтыг дахин судлаж, өгөөжийг дахин тооцох. Ийм ажлыг хийх ёстой. Өнөөдөр бидний оны өмнө ч гэдэг юм уу бизнес төлөвлөгөөгөөр за бид нар 9 сар 10 сард ийм хийн 2-3 сард нь тоног төхөөрөмжөө авчираад үйлдвэрлээд ингэн тэгнгээд айгүй гоё тийм өөдрөг төсөөлөл хийгээд байж байтал оны эхнээс гарсан өвчин зовлон таамаглаагүй. Энэ бол мэдээж эдийн засгаас өгж байгаа танаа бизнест өгж байгаа хүчтэй зочрол учраас та бүхэн энийг дахин судлах ёстой. 10 сар гэхэд энэ эдийн засгийн хям одоо энэ юу гэдэг 10 сар гэхэд одоо энэ нэг хямрал байдаг юм уу? Одоо 10 сар хүртэлх энэ өвчин зовлон маань бас арилахгүй юу гэдэг дээр бас хүмүүс маань анализа хийгээд холбогдох байгууллагуудаас бас судалгаа мэдээллүүд авч хагаад дахин тооцоол хийх шаардлагатай. За тухайн бүтээгдэхүүн маань одоо жишээлбэл за ажилчид компаниуд одоо ингээд үйл ажиллагаа жигдээр ороод ирэхээр хэрэглээний худалдаа авах чадвар нь дийлж гинэ үгүй юу? Буцаад гээд маш олон тооцоолог хийж байж хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай. За үнэхээр зайлшгүй бөгөөд гарцаагүй болсон хөрөнгө оруулалт дээр л ажиллахаас бусад хөрөнгө оруулалт байх юм бол миний хувьд зөвлөж байгаагаар л аль болох зарцаагаад хойшлуулах шаардлагатай. Зарцаах, хойшлуулах. Эсвэл бүр ор тас хийхгүй байх тэр арга хэмжээг бас авах нь зөвөө. За мэдээж эдийн засаг гайгүй байхад бол компани мөнгө урсгал сайн хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэвийн байдаг учраас хүмүүс төдий болгон анхаардаггүй. Энэ бол мэдээж ашиглалтгүй хөрөнгөө худалдан борлуулах хэрэгтэй. За жишээлбэл компаниуд ялангуяа үйлдвэрийн компаниуд гэдэг юм уу. Тийм за маш их тоног төхөөрөмжтэй компаниуд дээр бас ашиглагддаггүй тоног төхөөрөмжүүд гэдэг юм уу. Зүйлсүүд их байх нь анзаарагддаг. Тийм учраас аль болох тийм тоног төхөөрөмжүүдээ бүгдээрээ
зарж борлуулах эсвэл тэрийгэ бэлэн мөнгө олгох, хэрэгцээтэй компанид нь баартардах, ажил үйлчлэгээс солих маш олон арга хэрэгслүүдийг ашиглах ёстой. Ингэж бид нар эргэлтийн бус хөрөнгөөсөө бас тодорхой хэмжээнд их усүрийг гаргаж авч буцаага зээл болоод бараа материалынхаа мөнгөнд төвлөрүүлэх эсвэл мөнгө хөрөнгөө нэмэгдүүлэх энэ хэмжээний ажлыг хийх ёстой. За бас бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийхээс зайлших аль болох зээлийн болон гадаад их усүрээр санхүүжүүлэх хэрэгтэй. За бидлүүст мөнгө байгаа юм чинь гээд хөрөнгө оруулалтыг шууд өөрсдийн мөнгөөр аль болох хийхээс бас татгалзах. Тоног төхөөрөмж авч байгаа бол урт хугацаад лизингийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн зээлийн үйлчилгээнүүдийг бас банк өөр аж ахуйн нэгжүүдээс судлах. Энэ ажилтыг маш эрчимжүүлэх шаардлагатай. Бэлэн мөнгө өөрт байгаа хөрөнгөөрөө хамаг мөнгө төгжээд бизнесээ эргэлтийн бус хөрөнгө одоо тоног төхөөрөмж барилгад оруулцдаг. Буцаагаад нөгөө талаас та бүгд үйл ажиллагаанд чи мөнгө дутагдах маш олон эрсдэл байгаа учраас энэхүү эрсдлэгээ тооцоод аль болох урт хугацаад гадаад их усрээр санхүүжүүлэх хэрэгтэй шүү гэдгийг бас хэрэг хийж байгаа бол энийг бас анхаарах хэрэгтэй. За дөрөвдүгüүрт нь үр төлбөр. Үр төлбөр дээр юуг анхаарах вэ гэхээр хамсдгаад ярьчихад бол ерөөсөө бэлтгэн нийлэгчийн өглөг энэ дотроо ерөөсөө аж ахуй бараа материалын өглөг байж болно. Бусад бүх төрлийн өглөгүүдийг хамааруулаад ойлгохдоор би оруулсан байгаа. За мэдээж хамгийн эхлээд яаралтай төлбөрийн дарааллыг тодорхойлох шаардлагатай. За аль төлбөр хамгийн эхлээд төлөгдөх вэ? Харилцагчид өгсөн бараа материалын төлбөр хамгийн эхлээд төлөх юм уу? Татварын өглөө эхлээд төлөх юм уу? Эднэрийн бүгдийн дэс дарааллыг тодорхойлох шаардлагатай. Аль болох бид нар харилцагч болоод бусад хүмүүст хөглөгөө цаг тухайд нь өгчөөж бидний дараагийн бизнесийн ихтгэлцэл, дараагийн бизнест явуулах түншлэлийн маань суурь учраас бид нар ерөөсөө өглөг дээрээ дотоод их усүрээ бий болгоод авлага бараа материал дээр байгаа хөрөнгүүдийг суллаад энэ хэмжээгээр үр төлбөрөө барагдуулах нь хамгийн чухал зүйл шүү. Тийм учраас яаралтай төлбөрийн дарааллыг гаргаж хугацааны график гаргаж хизээ бидлээс төлж чадахгүй гэдэг графика гаргах хэрэгтэй. Үүнийгээ бидлээс мөнгө урсгал дээрээ зоогоод аль саруудад бид нар мөнгөний дутагдлалд орох вэ гэдгээ тавьж иж энэ төлбөрийн дарааллаа тооцох ёстой шүү. За мэдээж дахиад давтан хэлэхэд мөнгө урсгалын төлөвлөлтийг дахин гаргаж банкны зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүргэх шаардлагатай. Энэ нь юу хэлээд байна гэхээр бид нар мэдээж аж ахуй арилжааны банкнуудаас зээл авахтаа болоод бусад санхүүгийн компаниудаас зээл авахтаа мэдээж төслөө бичээд оруулах гэж байгаа хөрөнгө оруулалт, оруулах гэж байгаа бараа үйлчлэг худалдаа авах гэж байгаа ажил үйлчлэгээнийхэн талаар танилцуулга өгөөд мөнгө урсгалаа тооцоод төлөвлөлтөө гаргаад авдаг байгаа тийм. Үүн дээрээ дахиад шин төлөвлөлт хийгээд бидний анхны бодсон бизнес төлөвлөгөөн дээр байсан энэ борлуулалт биелэх боломжгүй боллоо. Энэ ийм хүчин зүйлс байна. Гэрээн дээрээ дахин өөрчлөлт оруулъя гэдэг тэр хүсэлтийг банк нь мөнгө урсгалаа гаргаад төлөвлөлтөө гаргаад та хизээ яг ямар төлбөрийг яаж төлөх боломжтой байгаа вэ гэдэг өөрсдийнхөө графикийг гаргаад харилцагчтай хөрвүүлэх. За энэ дээр маш олон банк хэлбэрүүд ээж болно. За нэгдүгээрт нь үндсэн төлбөрийг хойшлуулах байж болно. За үндсэн төлбөр зээлийн хүү хоёрыг хойшлуулах. Энэ бол хамгийн бест хувилбар л да. Энийг бол гэхдээ хүмүүс банк бол төдийлөн зөвшөөрөхгүй гэж магадгүй. За ингээд энэ хоёрыг ашиглах эсвэл үндсэн төлбөрийг бууруулах, үндсэн төлбөрийн үлдсэн хэсгүүдийг дараагийн төлөлтүүд дээр хямрал гайгүй болохоор 2-3 сарын дараагийн төлбөрүүд дээр үндсэн төлбөрүүдийг нэмэх байдаг юм уу? Иймэрхүү байдлуудаар зохицуултыг хийх шаардлагатай. За мэдээж банкудтай байгуулсан гэрээн дээр давагдшгүй хүчин зүйл гэдэг нөхцөл байгаа. За тэр нөхцөл дээр ямар арга хэмжээ аавна гэсэн бас тэр заалтуудыг бүгдээрээ маш сайн анхаарч харах хэрэгтэй. За тэгээ банкнд мэдээлэл өгөхдөө бид нэр зүгээр хүсэлт өгөх биш, өөрсдийнхөө бизнес төлөвлөгөөнд дахин апдейт оруулаад мөнгө урсгал маань ийм нөхцлүүдээс ингэж өөрчлөлт орохоор байна гэдгээ тодорхой болгоод хизээ яаж төлөх чадвараа
гаргаад банкндаа хүсэлт тавих юм бол та бүдгийн үйл ажиллагаа илүү хурдан оновчтой үргэлжлэх боломжтой гэдэг бас энэ дээр анхаарах ёстой. За 3 дугаарт нь за богино хугацаанд эргэлтийн хөрөнгийн зээлийг аль болох авахгүй байх шаардлагатай. Мэдээж богино хугацаанд эргэлтийн хөрөнгийн зээл маань түрүүн би бас дурдж исэн хүүгийн хувьд арай өндөр, хугацааны хувьд урт байдаг учраас богинохон байдаг учраас бид нар богино хугацаанд зээлийг аль болох авахаас татгалзаарай гэдэг тийм зөвлөмжийг энэ дээр бас хургуулж байгаа. За ингээд өнөөдрийн миний ярих сэдв ингээд дуусч байна. За тэгээд та бүхэн бас миний энэ өнөөдрийн оруулсан зөвлөмждөр илүү асууж тодруулах зүйл байвал надаас бас Facebook хаягаар маань холбогдоод асууж лавлж болно. Тэгээд илүү бидний хувьд болохоор одоо энэ 2020 он бол бас их челленж сорилтын жил байна. Яагаад тэгэхээр одоо ингээд өвчин гараад карантинууд үргэлжилж байна. 4 сарын 1 хүртэл мэдээж эдийн засгт маш их сар мөгжилт явагдана. Яагаад тэгэхээр одоо Монголд хичнээн олон аж ахуй нэгжүүл одоо юу гэдэг бар сав муу хэлээд байгаа боловч бар сав болоод бусад одоо энэ одоо фитнес за дээрэс нь яг хуу дэм буудлууд байна те өөр ингээд маш олон зүйлс байна. Зарим компаниудын одоо жишээл худалдаа авалтанд нөлөөлж юм те ингээд уул уурхайн компаниудын одоо ингээд тээвэрлэлийн компаниуд ингээд тээвэр зогсож байна. Үүний ард хичнээн мянган хүн ажиллаж байгаа үлээ гэдгийг бас тооцоолох хэрэгтэй. За жишээлбэл өнөөдөр ингээд за 800 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж жилийн 12 сая төгрөгийн орлоготой хүний бүтэн 1 сар ингээд сул зогсолт хийгээд зүгээр байхад бүхэл бүтэн жилийн орлогын 10% нь алга болохоор бид тэр хүмүүстэр ирэх банкны зээлийн хүүгийн ачаалал, банкны зээлийн төлбөр энэ олгон хүчин зүйлсүүд нөлөөлөх учраас мэдээж энэ эдийн засаг тодорхой хэмжээний за сая цагаан сараар мэдээж аж ахуй нэгжүүдийг хийнэ гэж төлөвлөж исэн оны ихэнд прогнозтой төлөвлөж исэн борлуулалтууд ингээд буураад ирэхээр хүмүүст маш их дарамт ачаал бий болох нь энэ бол зайлшгүй бөгөөд гарцаагүй зүйл болсон гэдгийг анхаараарай. Тийм учраас бүгд одоо түрүүний миний хэлсэн хичээл дээр тайлбарласан зүйлсүүд дээр өөрсдийнхөө анализыг хийгээд мөнгө урсгалынхаа төлөвлөлтийг гаргаад банк санхүүгийн байгууллагатайгаа өөрсдийнхөө чиглэлээр харилцаад аль болох боломжит байдлаар өөрсдөө шийдвүлээрээ. За мөн дээрээс нь параметрал татаа авалт гэдэг зүйл маань өөрөө хамгийн чухал зүйл шүү гэдгийг бас маш сайн анхаарах хэрэгтэй. Тийм учраас параметралын захиалга дээр дахин тооцоолоо хийгээд зөв татаа авалт хийх нь л чухал байгаа. Энийг та бүхэн маш сайн ойлгоорой. За тэгээд өнөөдрийн хичээлээ бүгдээрээ энүүгээр ингээд дуусгая. За өнөөдрийн ярилцсан сэдв хичээл маань та нарт таалагдсан бол subscribe дараарай. Асуух зүйл, тодруулах зүйл байвал надтай бас Facebook-аар холбогдоорой. Баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.